тодорсон 3 нас. Ингээд Гүртэн Чойжин Цэвэлмаа нэвтрүүлгийн 2 дугаар хэсгийг үзэгч танд хүргэж байна. Баянхонгор аймгийн 3 булаг сумын малчин Галсан Жамц Нямжав 2-т нэгэн охин заяасан нь Цэвэлмаа юм. Чойжин болох хүн аяндаа өөрөө тодорч илэрдэг, эсвэл лам нар тусгай шалгуураар тодруулан дараа нь нарийн дэгж аягаар удирдан чойжин болгодог. Харин Цэвэлмаагийн хувьд аав нь түүнийг 3 наснд нь тодруулсан гэдэг. Ер нь ингээ гүртэн хүн бол удамшдаг. Миний хувьд одоо өсдөх үе дээр явж байгаа шүү дээ. Удамшдаг. Удмын бэж ижил сахиус болж бууж тэр шид үзүүлдэг. Миний сахиус бол одоо Монголдон бол одоо энэ зуунд одоо хүүхэд амьлуулаа. 5 цаг нас орсон хүүхэд амьлуулаа. Тэрнээс гадна 20-од хүн амьлуулаа. Зөндөө хавдар мавдар ингээд идгийж зөндөө хүмүүсийг одоо босгож нэлээ шид үзүүлсэн сахиус. Миний сахиус бол одоо Монголын ард түмэн бол антахгүй 21 жил хийж байна. Гэхдээ одоо багаасаа төрнө гэдэг чинь амар юм болж байгаа шүү дээ. 3 наснаас нь тодорсон хүн. Тэгээд тодруулаад манай аав намайг нууцсан байгаа шүү дээ. Эсрэгөө захиргааталтай үед чи юунда тэгхүү. Тэгээ одоо 70 хэдэн он тодруулаа 3 настай байхад 70 хэдэн он тодруулаад нууцсан байх нь шүү дээ. Энэ доогуурч амар өхөр явж байна. Нүдээч төссөн. Тэгэхэд ээж тэгдүүн шүү. Манай ээж бас 50 намшаад намайг халуурж явахд үлэхий зүгэрлэж хүмүүс шүү дээ. Ингээд 50 намшаад бүхэл үлэхтэл би зүгээр халуун намтчихдаг. Вирус им уудгүйсэн хүүхэд байхдаа аавгаа. Тэгээ би ч одоо ямар ч одоо захиргааталтай үеж өссөн хүн шүжиг байхгүй шүү дээ. Тэгээ явж итэл аав минь 3 настай байхад нас урахта хамаг юм үлдээш надад сахиус тэгээ элдв ханга юмуд үлдээсэн. Тэрнийг би одоо авч явж байгаа хүн. Тэгээ удмынхаа гоцтой. Тэгээд миний аав чинь тэгээд нас урахта намайг бүс их захиж үлдээсэн байсан. Тэгээ хүмүүс би чинь аавыгаа байхад бол айлд орж хоол иддэг. Жихэр үлээл гэж иддэг. Өвөр дээр нь хүзүүн дээр нь өссөн хүн. Айлд орж унд хоол иддэг. Дандаа үлээсэн юм идэж жагаад аав нас бараад тэгээ ээж тэгин гоцроод ээж минь намайг 8 дугаар ангид байхад 90 онд нас урсан. 90 онд нас барахад би чинь тэгэл 2 ахтайгаа гоцорч байгаа шүү дээ. 2 ахтайгаа гоцрохдоо би чинь бас нутагтаа бас нэлээ ажилсгаараа тэргүүттэй нэр хүндтэй л ивсэн хүн муухай. Түүний аав Галсан Жамц удмын сахиустай, эрдэм номтой, шидийн увдастай хүн байжээ. Харин тэрхүү удмын увдас охинд нь өвлөгцснөөр түүний хувь тавилан хожимо эгэлжирийн иргэдээс өөрөөр зурагдсныг бяцхан охин яахан мэдэх вүлээ. 3 булаг сум бол хөх нуур, хөх асга, 3 булаг, морин мөрт, хонгоо, өндөр улаан зэрэг сүрлэх сайхан улс, цэнгэх сайхан нууртай, үзэгсэлэнтэй нутаг билээ. Тэрээр ийм л сайхан нутагт мал маллан чулуун тоглоомоор тоглож өсчээ. Анхлээд би өөрөө мэддэггүй байсан чинь манайх наадам болоод би дөнгөж нэг 20 тэ байсан юм 19 байсан юм манай үеийн найзууд нэгээд цог явъя гэд баригдын наадам дэвэ гэдэрсэн амар гол үйлчлэх их голнууд үйлчлэгтэр манд энэ аюултай шүү дээ. Тэг чинь явъя гэдчихсэн байхгүй. Тэгтэр нь би явъя гэсэн чинь манай ах жаахан тэгж жаад надад нэг том хүрэн морь барьж өгдөө. Тэгээ тэр том хүрэн морь унаад явсан чинь тэр манай найзууд нөгөө голтч улсаа алцсан. Дөрөв яг нөгөө бүгсэн ингээл эмэйл нь үзэгдэл хондлоо нь үзэгдэж жихэн үзэгдэл бусдад алдчихж байгаа юм чинь үердэг голд. Тэгэл урсаал нөгөө мал зөртөг урсаал нөгөө уургуулсан залуучууд голын өрдөр нөгөө хүн ойчууд барьж авах гал шүүг ингээл тавкалдаад байж хахад яагаад ч миний морины хүлд нороогүй ус нь хоёр тийшээ босоол ярагдцсан надад. Тэгэл хүмүүс чи яагаад ингээ уурсаж мусахгүй гутас мус чинь норохгүй ингээд тэд нар чи харахгүй дээ тэр шидэг. Гутас мут чинь ингээ норохгүй хүрээд морь чинь нороогүй туурын нороогүй гараад ирж байгаа юм. Харин ингэлдээ би ойлгохгүй би тэр чи ойлгохгүй гэсэн чи. Тэгэл би чи нөгөө хөдөө 2 ахтайгаа амьдэрдэг нэлээ малтай бас ангийн мал хардаг манай ах. Тэгээд юу яхад нөгөө тугал өхөл нийлэх гэл тавхдаг байхгүй. Тэгээ нөгөө эсхий нөгөө зузаан юу одоо нөгөө юу гэдэг лээ бакал өмссөн маш хөдөө нөгөөт чинь. Тэгэл ноомс байхгүй хөл холгоо шивэртэй. Тэгэл хөл холгоо гүүж жагаад энэ одоо
хоёр тийшээ давхих ч юм уу битгий нээлээсээ ихэд ерөөс нээлдвэс шүү дээ. Социализмын шашингүй хатуу цагт бурхан шүтэнэ ил хоймроо залах, шүтэх, энэ тэнд засал ном хийх нь хориотой байсан цаг. Хүмүүс ч хилмигдүүлэлтээс хойш маш их айдаг болсон учраас тухайн цаг үеийн ахмадууд бурхан шүтэнэ авдар савандаа нууж, орой үдэш гарган ирээд залж, зуул хүж барьдаг байсан. Харин мэрэг төлөв тавьдаг үзмэрч удмын шидтэй улс нууц байдалтай ил гарахаас айдаг, айл сахалтын цөөн хүмүүс нь л мэддэг, тэдэнтэй тусалдаг байж. Галсан жамцгүй худагт хувилгаадын нутаг Завхан аймгийн Яруу суманд төрсөн хувилгаан хүн байсан гэдэг. Хилмигдүүлэлтийн үед зүхтааж явсаар Баян хонгор аймагт суурьшжээ. Тэгээд энэ надад бол ерөөсөн тэр өнчөө өрөөсөн гэхэд бол амьтан хүн дийл гэж ярьж тэгж надад энэ элдв хангаа өвчин зовлон амьтан хүний хилэм орж ирж байгаагүй. Бүгдөө л хүндэлдэг. Ягаад ч юм. Манай нутгийн хүмүүс бүгд намайг хүндэлдэг. Нэр сайттай шүү дээ. Нэргүй хүн. Намайг ч нэргүй гэдэг үсвч. Манай аав ч бас нуусан шиг л миний нэрийг өгөнгүүтээ паспортоор гэрчлэгэн дээр нь өгөөд тэгээд нуугаа хайцсан. Нэргүй гэтгсэн. Тэгээд нэргүй хөө яах вэ? Нэргүй хөө чи одоо энэ нөгөө залуучуудтай холбоонд байж явах чинь нэргүй хөө одоо нөгөө айрс өнгө болох чинь чи хүмүүсээс суглуулж бариад байх наа. За одоо нөгөө юу яах гэж чинь наадан маадан болох гэж чи хүмүүсийн цуглуулах уу? Элдв хангаан цуглаа моглон болдоо штэ бариад их юм чинь. Тэгээ би ч нөгөө хөдөө байсан болох төр их гоё идэгсэн. Тэгээ юу 8 төгсөд бол би барилгын тимс авсан. Тэгээ манай хоёр ах нөгөө намайг одоо өнчөө юм гээд ламаас чи энэ хүүхд барилгын тимсдийнх нь бол болохгүй юм байна. Цаашдаа хувь заяатай юм байна гэд лааж өгöd нэг лам байсан. Тэр тэгж хэлсэн. Тэгээд тэгсэн чинь намайг нөгөө дээр үед чинь нөгөө одоо 90-ад онд чинь нөгөө нэгдсэн унаагаар явдаг гэсэн. Тэгээд 30 машин нөгөө биднээсээ ачиж явах гээд бид манад ирэнгүүт намайг нөгөө төөрүүлээд отхон сум манай ихч байдаг байхгүй. Завхан аймгийн отхон сум руу намайг аваа явцсан. Тэр хойгоор нөгөө 30 машин чи ирээд манад хүрээд дээр байхгүй нэргүй байхгүй гэж явуулаагүй. Тэгээ би бөө уйлж хөвтчихсэн. 2 хоног уйлж ахтан гомдож гэрийнхаа эндэг баахан сууж уйлж исэн чинь тэр нутаг ус тэр аяар уйлаад асгсан чинь надад. Иймэрхүү мэдрэмж байсан. Түүнийг жаахан байхад аав нь өмнөх үеийнхээ бурхан сахиус буудаг, шидийн увдастай хүмүүсийн талаар хуучилдаг, өөрөө олон талын мэдлэгтэй, тангад номтой хүн байж, өөрийн бичсэн номондоо охинд нь 3 настайд нь чойжин сахиус тодорсон талаар бичиж үлдээжээ. Мөн сахиус буулгах талаар охиндоо зааж заварлаж байсан байна. Энэ бол одоо сахиус аавын сахиус юм байна. Тэгээ сахиус гэнэ. Одоо сахиусгаар их шүтдэг шүү дээ. Өвлөгдөж ирсэн. Энэ болохоор энэ сэлэн болохоор бас аавын сахиусны мөнгнөөс ер нь одоо мөнгөн ийм сахиуснаар мөнгөн юмдаар алтан юмдаар одоо эрдмийн юмдаар л сахиус чинь одоо орж ирж байгаа. Тийм ийм юмдаар маш хүчтэй орж ирдэг. Одоо бизнесн дээр орж иж болно. Бас гуулдан дээр орж иж болно. Эрдмийн юмдаар л орж ирдэг юм байна. За солих гэж юм байдаг. За энэ тодорсон хүмүүсүүд бол нэг солих юмшаад байхгүй. Биендээ залаад буучч болно. Миний хувьд бол өөрөө тодорсон хүн шүү дээ. 10 хангал сахиус бол нэг нэгээрээ ордог. За улаан жамс руу орж одоо лам орж энэ чинь лам сахиус лам залхлоод орж ирээд тэгэл дараа нь ламаа орж ирээд тэгэл улаан жамс руу орж ирээд тэгэл залхлоод тэгээ сайхан цаад чинь нөгөө бүтэн номдод бүгдээр бичсэн байна. Ардчлал зах зээлийн нийгэмд сэлжснээр хүн буддаа бөөмөргөл Христ гээд аль дуртайгаар шүтэх, эс шүтэх, бурхан сахиусаа дээдлэх, эрхэн чөлөөтэй болж хуульчлагдсанаар хүмүүс ч айж имэх шаардлагагүй болсон юм. Аав галсан жамц нь өөрийн өвөг удмаас өвлөгдөн ирсэн сахиусаа охиндоо үлдээсэн нь одоо олон зуун хүнийг өвчин зовлонгоос нь илаар шууж, үр ширнээс нь гаргаж, гарлаг гарзын үүдийг нь хааж, амьдрал ахуйг нь доройтсон, ажил үйлс нь бүтггүй байгаа зэрэг олон янзын бие сэтгэлийн зовлон зүдгүүр амсаж яваа хүмүүст авшиг буйнаа хайрласаар байна. 10 хангал догшин сахиусны шид түүнийг одоогийн гүртэн чойжин цэвэлмар хэмээн олон түмэнд хүндлэгдэх алдрыг хайрлсан юм.